Инээдээ хүргэх миний үг. Амархан сайн байна уу та минь? Алжаалгүй сайн яваад Деважинд очисон биз дээ. Алс холын тэнгэрийн орон тэгээд ямар шуухан юм бэ? Амар тайван жаргалтай байгаа биз дээ. Алаг хитэн өрсөн сайн байгаа. Амьдрах гээд дор бүрнээ л хичээж явна. Буян тимээ таныхаа ачийг хариулах гээд боловраа хитэн өрсөн зүтгэжл явна. Болдог бол таньтайгаа ганцхан удаач болов уулзаад бодол сэтгэл доторх бүхнээ огцолж үүрч аваад одоо бүгдийг нь луудлаад асгачмаар санагдах юм. Хайр тимээ таньдаа ярьж хэлэх юм зөндөө байна. Харин хаанаас нь хэлж ярьдаг юм блэ байз. Хэрвээ таньтай уулзах боломж олдвол хамгийн түрүүнд та өвөөг асуух байх. Халамжууд хантан сайн байгаа санаа зовлтгүй. Харин хаяадаа нэг таныг дурсахтаа зайлуул хөөрхийх мундаг сайн хүн байсан юмсан заяагүй би л хайрлаж чадаагүй юм гэж зангирсан хоолойгоо дурсан ярих нь цаанаа л нэг сэтгэл өвтгөн. Хүч чадал барагдан алга болж хүнд хэцүү зүйл тулгарх болгоно. Хэрвээ таныг амьд байсан бол гэж би хэдэн мянган удаа боддог. Тэгтээ тэглээ гэд та минь босоод ирэх штэ. Гэрэлт энэ орчлонд ямар амьлаад ирэх биш. Төрсөн нь үхдэг хормоогийн жамч гэлээ. Тинүү энэ орчлонд та минь дэндүү богинох нь амьдрчихсан юм шиг санагдана. Дээд тэнгэр бурхан хүртэл хаяа гомдох юм. Заримдаа нутгийн хідэн хөшчүүлтээ таарад заахуу хэний хүүхэд үлээ гэж асуухад нь захиргаанд ажилдаг байсан цэцэг сүрэнгийн зээ хүн байна гэж хэлээд зартай хөдөлмөрч гэж таныхаа тухай сонсоод замбуулан энэ хорвоод танаараа гангарнаа. Хаяа хамт ажилдаг байсан хүмүүстэйд нь таараад халуун татварын нэмсэглэн мэдлээд хаач байхгүй шулуун шудрах хүн гэж сонсоод хөрс дэлхийд танаараа харахдаг шүү. Эрэм яран зүйлд дорлож элдв аюул дүртчихвэгээд ээжээс минь ялгаагүй таньдаа би элдв зан гаргаж зөндөө зовоосноо. Хүний ихнэр гэрийн эзэгтэй та хөрс дэлхийг намайг асрах гээд хүчтэнхийгээ шавхан зүтгэхдээ хайрт та минь зөндөө шантарсан уу. Төрийн албанд ажиллаад тайван чунтах завгүй хэрнээ торхон намайг бөөцөөлн өсгөх төвчээр гаргаад их ядарсан уу. Энэ л хэтгэн асуултыг энэ шүлгээр дамжуулж асуухтаа эртнээс мэдэж байсан бол инхри бяцхан охинд нь танийгаа илүү их хайрлаж тайван амгалан байлгах байсан. Халуун ингэр хайр халамжийнхтэн хамгийн ихээр өгөөлөн санаж байна. Мэргэн үг сургаалынхтэн мэддэг юм шиг аашилсандаа би гимшиж байна. Сайхан хоолой мөн үнрийхтэн санахгүй байгаадаа их гутарч байна. Тонглог царай төрхийхтэн тогтоож удаан хараагүйдээ харамсаж байна. Энэ их хайр халамжийнхтэн эрхэс тэнгэрийн түн бомон годдын тооч гүйцэхгүй. Ийхэлдэг уйхан аашихтэн ингэн булаач орлож дийлэхгүй нэ. Агуу их хайр илбрэлтэн алтай уулсын оргилж өгөхгүй. Ачлалт дулаан сэтгэлийн тагчууд алтан наранч халуунаараа дүүцэхгүй. Игэлгүй их ачигтэн эрдэм номтой боловсралтай ээлдэг зөөлөн сайн хүн болж өсөөд эргүүлж заавал хариулнаа амлаж байна. Үндэстэй модургаж үртэй хүн жаргадаг хорвоод үр хүүхдтэй та минь үргэлжлэл болно буцаад мэдлээрээ. Хайртай шүү таньдаа. Сүхбаатар дүүргийн хөөхд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтс.